Сайн байна уу үзэгчдээ. Өнөөдөр эх орон телевизэд улсын их хурлын гишүүн инк болд өргөдөж ирээд байна. Ер нь бол манай сэтгүүлчид ингээд тоомчид нэгдээд одоо улс орны хөгжлийн талаар ч гэдэг юм уу том бодлогын чанартай ийм ярилцлагуудыг одоо эх орон телевизийн энэ одоо нэвтрүүлгээр явуулъя гэж бодсон. Ийм одоо проект юм да. Тэгээд энд одоо эх орон телевизийн улс төрийн тоомч Гаваа, за та мэдж манай нэртэй сэтгүүлч Ган Чамиг, тоомч үндэсний шуудан сонины тоомчдын албаны дарга ингээд цуглаад байна. Өнөөдөр бол ерөнхийдөө таныг үргэлжлэх явдал бол улс төрч гэдэг утгаараа хувь хүний чинь талаас үүднээс одоо оросоор личнест гэж ярьдаг тийм ээ. Тэр утгаар нь ер нь Монголын улсын одоо хөгжлийн хандлага бид өнөөдөр одоо голцол улс төр ирээд байна. Өнөөдөр бид чинь бүгдээрээ одоо оюу толгой, таван толгой судлаачд болчихлоо шүү дээ. Тэгэхээр зэрэг ирээдүйд улс орн маань хэрхэн хөгжих вэ? Хөгжлийн модель одоо Монголд байна уу? Юун дээр тулгуурлаж хаанаас одоо гараагаа авч одоо нөхцөл байдал юунаас эхэлж хөгжих ёстой вэ? Энэ талаар таны бас саналуудлыг төлхөө одоо медиа олон түмэнд ойлгуулъя гэдэг ийм утгатай юм аа. Тийм учраас одоо бид бол 20 жил өнгөрлөө. За мэдээч хэрэг Монгол улсад одоо байгаагүй юмнууд олон бий болсон. Энийг бид бол дурддаг. Гэхдээ бид бол дэлхийн нийтэд байхгүй юм бас хийчихээг байгаа тийм ээ. Өөрийн онцлогтой одоо онц содон ийм юм хийгээгүй одоо инновацийн асуудал гэж ярьдаг тийм ээ. Шинээр одоо технологийн өндөр хайд төвшөнд хийцэн яг Монголын брэнд алга байна. Ер нь бол ирээдүйд оюу толгой, таван толгой маань хөгжлийн үндэс боловч бид одоо энэ баялаг маань дуусвал дараа нь бид одоо ямар төвшөнд очсон байх ёстой юм. Баялаг дууслаа гэхэд энэ баялагаас олсон мөнгөөрөө одоо бид ямар хөгжлийн чиг хандлагаан тодорхойлсон байх ёстой бэ гэдэг үүднээс ярилцлага хийя гэж бодож байна. Эх орон телевизийн үзэгчдэд энэ нэвтрүүлэг хүрэх үеийн мэндийг хүргье. Монгол улс өөрөө хүн төрөлхтний зам ёсны замаас гажаад 70-80 жил явлаа л да. Тэгээ би сая танаа нэвтрүүлэгт ирэхийн өмнө 25 дугаар телевизийн урилга нэвтрүүлгийн бичлэгт орж ирсэн. Тэгээ тэнд би ингэж хэлсэн. Айж ичих зүйлгүй цагаан сараа тэмдэглэдэг болсноос хойш 20 жил боллоо гэж. Янз бүрийн эзэм, янз бүрийн үзэл суртал хөөж явсаар байгаад 2000 жил тэмдэглэсэн цагаан сараа хүртэл тэмдэглэж чадхаа байсан. Тэгээд одоо хүүхдүүдэд цагаан сарыг тэмдэглэж болдгоо байсан. Ингээд сэргсэн гэхээр ерөөс ойлгохгүй. Тийм үзээгүй. Тэр хүүхдүүдийг төрснөөс хойш одоо 20 настай 20 хэд настай хүүхдүүд бол тэр зовлон мэдэхгүй л дээ. Тэгэхээр энэтэй яг адилхан манай улсын хөгжил бол сүүлийн 70-80 жил буруу замаар явсан. Туршилт хийсэн л дээ үндсэндээ. Энэ хувийн өмчгүй бүх юм нь улсын өмч байдаг. 2000 онд коммунизмд орно гэж ярьдаг байлаа шүү дээ. Бидний үеийнхэн бол бүгд мэднэ дээ. Тэгээ коммунизм гэдэг нь юу байдаг гэхээр тааллаар ажил хийн. Чи заавал одоо байнга ажил хийх ёсгүй. Өглөө 8-д яваад орой 5-д ирэхгүй. Тэгсэн мөртлөө дэлгүүрээс очиж хүссэн бараагаа хүссэн хэмжээгээр авч болдог ийм сайхан нийгмийн төлөө явна гэж 70-80 жил төөрөлдлөө шүү дээ. Тэгээ тийм нийгэм байдгүй гэдгийг ойлгоод 22 жил болж байна л да. Тэгээ энэ хооронд бид нар юу алдсан гэхээр энэ хүн төрөлхтний зам ёсны явах ёстой замаар явсангүй. Одоо орон сууц гэхтэл улсаас өгдөг тэрэнд нь сууж идэг. Дараа нь одоо юу гэдгийг муу ажиллах юм бол орон сууц нь хураагддаг. Гэтэл хүн төрөлхтөн шал өөр одоо моргж гэдэг юм бодож олсон. 23 настай хүүхэд ажил дөнгөж оронгуудаа ажлынхаа ирээдүйд олох одоо сар болгон олох цалингаараа байрандаа суугаад сайхан амьдардаг. Маш бага хэмжээний цалингууд. Тий, одоо тий жилийн 6% ч гэдэг юм хөөтөлөд ингээм амьдраад явж байгаа. Европт бол ипотек гэдэг, Америкт бол моргэж гэдэг ингээд ядаж энэ нэг энгийн боловч одоо хүн төлөвлөлтний явдаг замаар яваагүй учраас энийг жишээ нь хийгээгүй байх жишээтэй. Моргож ягаад
болохгүй 70-80 жил явчихаар юу үүсдэг гэхээр одоо юу гэдгийг 21 онд байсан ийм усаар гар нүрээ угаадаг, усанд ордог айл нийт хүн амын талаас илүү хэвээрэл байна шүү дээ. Тэгээд бид нар ядаж одоо хөгжил ярих гэж байгаа бол хамгийн түрүүнд бүгдээрээ нэг усанд ордог, болсон жорлонгийн усын татаад бохроо явуулцдаг. Хүний үндсэн хэрэгцээ байгаа шүү дээ. Толгой орогдохонтой байх хэрэгтэй. Идэх хоолтой байх хэрэгтэй. Тэрэндээ хордож өчөхгүй байх хэрэгтэй. Гэх мэтийн. Энэ хоёрыг олохын тулд тэр хүн заавал ажилтаа байх хэрэгтэй. Тэгэд нэг хамгийн энгийн юмныхаа суурийг тавьж тэрийгэ хийхгүй болохоор бидний одоо 20 жилчсэн алдагдсан жил болчих гээд байна л да. Энэ бол одоо юу гэдгийг Америкт юм Европт очиж ярихад хэвээл зүйл байгаа. Чи ажилтаа л байгаа бол орон сууцтай болдог. Хэрвээ ажилтаа хүн болго орон сууцтай байх юм бол Улаанбаатар утаа байхгүй шүү дээ. Гэх мэтээр ингээд нөгөө бид ерөөсөө энэ хүн төрлөختний жам ёсны явж байгаа замд нийлэх гэж оролдоод 20 жил явж байгаа. Хичнээн хурдан нийлэн төдийчнээ сайн. Тэгэхээр миний асуултанд сая Африкийн одоо маш олон орнууд байна. Латин Америкийн ч юм. Эднээс бол одоо арчил гэдгийг бий болгосон. За тэр гажуудаагүй таны ярьж байгаа замд 50 жилийн өмнө, 100 жилийн өмнө, 70 жилийн өмнө, 80 жилийн орсон байна. Тэгээд эднээс амжилт болоогүй дэлхийн 200 орноос ерөөсөө барууны хэмжээний амжилт болоогүй одоо 100 гаруй орнууд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бид одоо тэр замд орчих гээд байгаа юм шиг яригдэж байна шүү дээ сүүлийн үед. Арчил өөрөө туйлын зорилго биш л дээ. Одоо бид нар ахаад нөгөө хуучин ойлголтонд баглагч гарч чадахгүй байгаа. Урд нь бол ийм гэрэл сайхан социализм, коммунизм гэдэг юмроо ороод бүгдээрээ ажил хийхгүй байсан ч ороод дуртай юм авч болдог дэлгүүрээс ийм зорио явуулсан байхгүй. Тэгээд бас л бидний үеийн нэг хордсон улсууд байна шүү дээ. Коммунизм гэж байж болдог. Хувийн өмчгүй бүх юмаа улсынх болгочоор ажиллаж болдог гэж боддог хэсэг улсууд. Дараа нь бол арчил гэж энэс өөр юм байна. Энэ рүү явж исэн чинь буруу болчихжээ. Одоо чиглэлээ өөрчлөөд энэ рүү явъя. Тэгэхээр бүх юмний амьдрал сайхан болчих юм гэж бодоод байгаа. Арчил бол коммунизм шиг тийм зориг биш байгаа байхгүй юу? Арчил бол зүгээр л бидний өнөөдрийн амьдрдаг л арга байгаа. Муу удирдагчийг сонгуулаар сольдог. Арчил бол өөрөө хэлбэрхэн шүү дээ. Асуудлыг олонхоороо шийддэг. Цөөнхөн тэр шийдсэн асуудлыг одоо дуртай дургу дагаж мөрддөг. Хуулийн захирагдаж амьдардаг. Даргад захирагдаж биш. Ингээл энэ хитгэн зүйл байгаа. Энийг ингээ зөв бариад яваад ах юм бол бүгдээрээ орон сууцтай, бүгдээрээ хоол хүнстэй, бүгдээрээ ажилтай улс орн одоо хөгжиж дэвсэн юм болно л гэдэг одоо энгийн томьёо байгаа болохоос ш 2000 онд коммунизмд орох гэсэн бүтсэнгүй. Одоо юу гэдэг 2031 онд арчлын төлөө явсаар байгаа. Бүх нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $60,000 болно гэж ардын нам яриад шүү дээ. Ахаал нөгөө 2000 онд коммунизмд орно гэдэг Брежнев даргын үг 2000 онд одоо Монгол социализм материал техникийн байдлаа байгуул дуусаад улмаар коммунизм шилжнэ гэдэг зорилго шиг сонсогдоод байгаа юм л та. 46 оноос өмнө 30 хэдэн онд ч байт юм уу тийм. Жишээлбэл Перу, Бразил ийм улсуудаас амьдралын түвшин 2-3 дахин бага байсан. Дайны дараа бол баларсан л та. Тийм, дайны дараа ч гэсэн. Яагаад өнөөдөр Перугийн ерөнхийлөгч Япон хүн гарч ирнэ гэвэл тэр чинь амьдралын утга учир нь тэр муу амьдралаас нь сайн амьдрал очих гэж явсан байна шүү дээ. Тэгээ одоо 90 он гэхэд тэр хүн бол одоо ерөнхийлөгч болсон баг жишээ. Бохомоор юу тийм ээ. Тэгэхээр зэрэг Япон жишээлбэл 46-аас 52 он гэхэд пядлын үндсэн тэр суурь устгаад дэлхийн хэмжээний одоо мундаг улс боллоо шүү дээ. 7-8 жилийн хооронд. 1900 юу эсвэл 1800 юу? 1946 оноос. Гүйл дээ. Мэжигийн хувьсгал чинь 1800 хэд он? Мэжигийн хувьсгалын дараа ч гэсэн Японы амьдрал бол Перу, Бразил эдгээр амьдралаас 2.5 дахин. Одоо 50 байна. Дэлхийн хэмжээний арим хийгээд Аз намхан талаа бүтнээр нь эзэлж исэн улсуудыг одоо муу хөгжилтэй улс байсан гэж хэлэхэд хэцүү л дээ.
За яг хөө Японыг бол тэгвэл Тайван байна. Тайван бол зохион байгуулалт шүү дээ. Тайван байна. За Солонгос ч байна. Эднээс яагаад 7-8 жилийн хооронд дэлхийн одоо барууны стандартад ойртсон улсууд болж чадваа. Гэтэл биднээс 20 жил боллоо. Яагаад тэрэнд хүрч чадахгүй. Дахиад сая одоо ногоо намын дарга инкод дахиад ийм маягаар 20 жил явж магадгүй гэтэргээд байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад тэр хурдчилсан моделийг бид хийж чадахгүй. Тий. Тэгэхээр ийм арчил өөрөө зовлонтой систем л дээ. Хамгийн замбраагүй систем байна. Одоо юу гэдгийг Черчилль хэлсэн шүү дээ. Арчил бол хүсээд байх юм энэс илүү бодож олоогүй. Америкийн конгрессын гишүүд, сенатын гишүүдтэй уулзж байхад бол арчил бол хэцүү. Бид нар нөгөө туршлага судлах гэж очив. Маш их замбраагүй олон юмнуудтай. Тэгвэл энэс өөрөөр явдаг зам байхгүй учраас бид яваад байгаа. Дарангуулаар явах их амархан л да. Нэг сайн дарга олдох юм бол улс орн хөгжиж болдог. Муу дарга олдох юм бол улс орн дампуурдаг. Хүнээс хамааралтай систем байна. Зөвч урууч энэ арчлалаар бид явж байгаа. Тэгээд хурдан үрдэн хүлээхэд хэцүү байгаа юм л да. Арчил гарснараа бүх юм бүгдээрээ сайхан баян болчихно гэдэг тийм гинэ ойлголт бол байсан л да. Нөгөө коммунизм гэдэг буруу замаар явж яснаа гинт арчлал орчхоор бүх юм замбараатай болоод сайхан. Гэтэл манай улсын эдийн засгийн нөгөө суур үндэсчин тэр бүх хүний хүлээж байгаа хүлээлтийг хангах хуцаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй юм л да. Богтаны үуч байсангүй, социализм үуч байсангүй. Социализмын үед үндсэндээ бол зөвлөлт толгойд улсын татаастайгаар амьдарч ирсэн улсууд. Хийдэг юмнуудаас нь дэлхийн зах зээл дээр гараад зарагддаг юм одоо нэгч байхгүй ийм улс. Тэгээ зарагдахгүй болохоор яадаг гэхээр алдагдлын хэн хааж өгдөг гэхээр Орос улс хааж өгдөг. Тэгээ одоо тэжээгч алдаад 90 онд гинт өөрийгөө тэжээх юм нуруунд дээр унлаа шүү дээ. Тэгээ энэ бүрэн тогтхын яриад байгаа 20 жил бол үндсэндээ одоо орсоор хэлэх юм бол Виживани яаж дампуурчихгүй байх вэ? Яаж тест дөрвөө зогсоочихгүй? Тест дөрвөө зогсох юм бол Улаанбаатар хөлдөн. Улаанбаатар хөлдөх юм бол бид нар уцаад морио унаад одоо хоноо хагалж идээд явдаг юм бол орчих гээд шүү. Тэгвэл ингэ нөхцөл байдалд үүссэн улс. Чанкашигийн цэргүүд ялагдаад тэр арал дээр очиод Америкийн хамгаалтанд орсон байгаа. Хятад улсын нүүбүд суух суудлыг 60 эдэн хүртэл авлаа шүү дээ. Манай улсыг 61 онд элсүүл 61 он хүртэл элсүүлэхгүй байсан шалтгаан бол Тайваны хятад нүүбүд одоо аюулгүй зөвлөлт суудаг байлаа шүү. Тайваныг босгож ирэх юмыг Америк өөрөө хийж өгч байгаа. Тайваны арал дээр үйлдвэрсэн юмыг авдаг. Солонгосыг юм болгосон. Америк дахиад танаа үйлдвэрсэн юмыг худалдаж авъя. Америк өөрөө том зах зээлтэй. Ийм маягаар нөгөө хоёр системийн аль нь давуу вэ гэдгийг харуулах уралдаан тэмцээнд хоёулаа хамрагдсан улс байхгүй. Сингапур байна. Малайзиас тусгаарлаад цэвэр усгүй улс амьдрах аргагүй байлаа шүү. Ахаад Америк бол үзүүлэн хийсэн энэ улсуудаар. Капитализмыг дагаад бидний заасан үгээр явах юм бол яг л нөгөө хүний үг хэлэх хэрэгжүүлөө, өрүүл овлоо, одоо хууль захирагдаж амьдрах энэ бүх юмыг ингэ явах юм бол ийм үр дүн төрдөг юм аа. Коммунизмоор явах юм бол ийм үр дүн төрнэ. Хойд Солонгос шүү. Зүүн Герман байна, баруун Герман байна. Ингэж нөгөө хоёр системийн тэмцэл дээр гарч ирсэн улсууд бол эдийн засгийн гайхамшиг хийсэн л дээ яг үнэндээ. За одоо буцаагаад Монголын эдийн засгийг харъя. 90 оноос хойш Монголоос гардаг, зарагддаг экспорт ямар бүтээгдэхүүн байна? Ноолор. Ноолор бол түүхийгээр гарч байгаа. Тэр бол бүтээгдэхүүн болж чадаагүй л. Зэс бас түүхийгээр гарч байгаа. Тэгээд ингэж байна л. Мах Оросоос өөр гарахгүй байна. Тэгэхээр одоо гишүүнээс асах юм бол юм л да. Одоо яг глобалны юм бол тийм байж байна. Гэтэл өнөөдөр яг
улс орны хөгжлөг 20 жилийн хугацаанд яг тэр ардчлалын замд нь орох мэдээж хүндрэлтэй асуудал байна. Гэтэл одоо яг сүүлийн 20 жил бол яг үндсэндээ 2 том нам төрийн ирэх ирж байна. Яг ч юм улс төрлөө орохгүй болохгүй ч. Тэгээ одоо яг эргээд ард түмнээ сонсоод 2 нам ингээд яваад байна шүү дээ. Гэтэл одоо энэ нэг өмнө сонсдогч байсан тийм боломж нь байгаагүй юм. Тэгэхээр ер нь одоо юу гэдэг сонгуулийн дараа ч юм уу ард түмний амьдрал яг тийм ядаж нэг юм нэг нааштайгаар ирэх тийм боломж нь байна уу гэж. 2 нам улсыг удирдаад 20 жил 22 жил боллоо. Үндсэндээ бид нар 96 оноос 2000 онд авсан. Сүүлд элбэг доржныг 2 жил байсан. Тэгэхээр 4 дээр нэмэх нь 6 жил буюу 22 жилийн 6 жил нь биднэрт гарч байгаа. За сая нэг 90-92 байна. 90-92-нд бас хамтарсан байсан. Тий. Тэгэхээр 2004-өөс 8 үлдээ байгаа. Би бол ардчилсан намын хүний хувьд хариуцлагаас буртах гэсэн одоо ямар нэгэн бодол алгалдаа. Тэгж ярих юм бол 70 жилийн үеижсэн гэж ярина шүү дээ. Асуудал тэрэндээ биш байгаа. Манай улсын эдийн засгийн суурь нь өөрөө дэлхийд өрсөлдөх чадваргүй байгаагаас бүх гайзуул эхэлж байгаа. За өнгөрсөн жил 11 онд бид нар 17.3% өссөн гэдэг нэг эдийн засаг. Одоо бол маш том явж байгаа шүү дээ. Ерөнхий сайдын мэдээлж байгаа. Тэр бол өсөж байгаа. Гэхдээ чанарын биш өсөлт байгаа. Бид зүгээр л газар дор байгаа нүүрсээ гаргаж ирээд машины ачаан дээр тавиад урагш нь гаргаад өгчөж байгаа. Зүгээр тоогоор яваад байгаа. Бүрнэгийн яриад байгаа Тайвань, Солонгос, Япон ямар ч байгалийн баялаггүй 3 улс байгаа. Тэгвэл маш өндөр хөгжил төрсөн. Тэд бол нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадсан тэрийн бодлогоо Америк одоо хэд үеийн 40-50 жилийн турш судалж авсан байна. Тэгэхээр нөгөө хэд чинь сураад одоо Samsung бол Apple-ийг зогсож шít. Samsung-ыг гаргацсан. Тэгэхээр нөгөө хүний оюун ухаан шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадчихвэл тэр улс бол өөр төвшөнд орж байгаа. Баялаг үйлдвэрлэж байгаа. Бид нар шиг байгаагаа ухаад зарж байгаа улс бол хизээш тэр төвшөнд очихгүй. Нэг хэсэг уурхай эзэд баян болж болно. Татвараар нэг хэсэг мөнгөний аваад 21 мянгаар тараагаад өгч болно. Эцсийн дүндээ ахаал нөгөө хүний оюун ухаан тэр инновац одоо юу гэдгийг шингэсэн юм үйлдвэрлэж чадчихвэл энэ бол улс олон чадахгүй бол тэгэл түүхэн эдийн нэг унахад буцаад дампуурна. Та нэг мэлгэж хэрвээ баялаг дуустдагч гэдэг юм уу те баялаг дээр төвшгөлсөн одоо ингээд түүхийгээр ингээ гаргаад байгаа процесс хизээ нэгэн цагт дуусгал байх л та. Баялаг дуусгаар дуусна. Тий. Тэгэхээр тэр үед монгол хүн одоо ямар бүтээгдэхүүн одоо таны хэлж байгаа нэмэн өртөг шингэсэн инновац оруулсан ч гэдэг юм уу үгүй импортыг оруулах бүтээгдэхүүн хийцэн байх ёстой бай. Бид та нэг яг ингээд ийм би ингээд болно энэ үлдсэн баялаггүй амьддаг чадвартай болно гэдэг бүтээгдэхүүнийг хэлж чадах уу? Улс олгоны жишээ өөр байгаа. Жишээ нь Солонгос бол Пакчигийн ном байгаа. Уншсан баг тийм монгол хэлээр гарсан. Пакчи бол цэргээр дээр гарч ирсэн. 40 эдэн оны дайны дараа дайн 53 онд дуслаа да. Тийм 53 он дайн дуусны дараа арчилсан сонгуул явуулсан чинь баахан асуудал гарсан байна. Авилгал авдаг том компаниуд нь өөрийн Германы парламентын гишүүнтэй болдог. Ажлын өрөөс явдаггүй. Тэр үед Солонгос улс бол ард иргэдтэй цагаан будаа хэдүүлдэг болохын төлөө ажиллаж ирсэн байна. Өсөхгүй тулд. Хойдогоо бол нутаг нь арай өөр юм ургадаг байсан. Тэр улсад 1 грамм нефт байгаагүй. Тэгээ манай улс одоо дэлхийн зах зээл дээр юугаар өрсөлдөж чадах вэ? Ямар ч анхны одоо дан байхгүй шүү дээ. Тэрний оронд бидэнд бол зис нүүрс юм л түүхийн нефт ингээ байгаа байхгүй. Тэгээд Пакчигийн тэр номон дээр Пакчигийн зөвлөхийн бичсэн ном л да. Эдийн засгийн юуг хариуцж ирсэн. Бид ерөөсөө түүхийн нефт аваад боловсруулад дэлхийн зах зээл дээр зарах юм бол нефт зүгээр одоо бидний мөрөөдөд байгаа нефт боловсруулах үйлдвэр ганцхан л барьсан байна. Нэг бомбт дээр. Тэгэх юм бол энэ түүхийн нефтээс салбарлсан бүхэл үсэн аж үйлдвэр үүсэх юм байна. Бензиний нэрээр өөрийгөө хангачна. Пластмас юм хийгээд одоо хүүхдийн тоглоом өчнөө юм хийгээд экспортлж болж байна.
ийм юм хийчих юм бол Америк авдаг юм байна $5. Одоо Японоос авдаг юм. Бид нар яг ийм хийгээд $3 заръя. Тэгээ маш прагматик ажилласан байна. Тэгээд цэргийн эрх тараад багчийн генерал өөрөө тэр улсыг удирдах байсан. 10 хэдэн жил удирдсан. Тэгээ энэ 10 хэдэн жилд үндсэндээ захиргааталтаар ямар нэгэн эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр шууд үүрэг өгөөл тэр үйлдвэр нь байгуулагддаг байсан. Дандаа Америктэй хамтарсан үйлдвэрүүд байгуулахаар ямар юм үйлдвэрлэл Америкийн зах зээл дээр зарагдах уу гэдэг шаардлагыг бол тэр менежерүүд нь мэдчихсэн л да. Ингэж боссон улс байхгүй. Тэгэхээр одоо бид юу хийгээд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх вэ? Хинтээ хамтрах вэ? Хийсэн ямар нэгэн барьж болдог юм эсвэл барьж болохгүй софтверч байдаг юм. Яаж өрсөлдөх чадвартай болох вэ гэдэг ийм л одоо задаач бидний өмнө тулгараад нь шүү дээ. Баг ерөнхийлөгч нь тэндээ бол домог аливаа улс орны тэр одоо төрцсөн төрмөл тэр удирдагч нар чинь тэндээ баяр баясгал нь тэр ард түмнийхээ баяр баясгал нь тэр болж үлддэг юм шүү дээ. Хамгийн сайхан дурсамж нь энэ усан дээр авчиж газар хийж байгаа тэр том гангийн үйлдвэр Поско тэр алдартай юмудаа хийсэн ба шүү дээ. Одоо бүгдээрээ л одоо баг одоо бидний одоо манайх шиг юм нийгмийн иргэд бол гайхамар хитийг дахин шүтэж байгаа юм шиг. Бид болохоор одоо хүн байж байгаа л явдаг, дарга нар байж байгаа л явдаг. Бидний хамгийн ой гуйнаг болчиход байгаас явж байгаа хүмүүс. Хоёрдугаар та түр алдаг одоо нөгөө 20 жилээ бараг алдагдсан 20 жил болчих гээд байна гэж түрүү нэг үг хэлэх шиг боллоо. Өмнө нь та нар чи ингэдэг байсан шүү дээ. Нөгөө паспортыг чи өглөө малыг чинь уучлаарай одоохон малыг чинь байрыг чинь гэдэг та нарын бахархал байсан шүү дээ. Одоо биднэрт дээрээс баяр баясгалан биш ингээд нэг тийм сэтгэл гутралын шинжтэй юм яриад идэг болчлоо. Тэгвэл дараа дахиад туулах үе маань дахиад алдагдсан гэж хэлэгдэх юм. Тэг хамгийн гол нь 90 онд монголчуудын олж авсан хамгийн том эрхчлөө байгаа. Тэр нь юу гэхээр муу удирдагчийг сайн удирдагчаар сонгох. Сонгуулаар цэргийн эргэлтээр биш. Тий. Цэргийн эргэлтээр солих юм бол магадгүй Монголын багчийн гарч ирээд тэр хүнээс хамааран цаа явж магадгүй бүр тусгаар улс байхаач болж магадгүй. Тийм учраас бид нар ерөнхийлөгчийн засаглалыг сонгоогүй шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн энэ хоёр намыг сонгоод байгаа ард түмэн энэ хоёр нам болохгүй байна гэдэг өөр сонголтыг бүрэн боломж нь байгаа юм. Сонгуулийн хувьд шүү дээ. Сонгуулаар. Тий. Сонгуулийн хувьд ноо байгаа, сонгуулийн хуулийг зөрчдөг, мөнгө төгрөгөөр гардаг бүх проблемууд байгаа. Тэгэхээр энэ муу илүүж байгаа хоёр нам хоёулаа ярьж байгаа. Энэ сонгуул гэдэг юмаа цэгцлэе гэд хууль гарсан. Одоо ингээд хэрэгжиж явж байна л да. Ямар ч байсан хуулийн дагуу шударгаар энэ төр улсыг удирдах хүмүүс нь сонгогдгоо. Хүн гараар тоолохоор луур ороод байна. Тийм учраас машинаар тоолё. Тэгэхээр бид зүгээр бурхан биш учраас мэдэхгүй шүү дээ. Юу болох юм? Тэр улсад юу гэдгийг сүүлийн 100 жил алдаагүй ажилласан машин технологиг л авч байгаа. Монголчууд хэн нэгэн үнийг сонгож байна. Тэр сонгосон хүн яг тэр чигээрээ улсын их орд суухан чухал байхгүй юу? Тэрнээс одоо арчилсан нам туйлын мундаг учраас бид бол 50 жил сонгох ёстой гэж хэн ч хэлээгүй. Бид зүгээр л дэлгүүрээс одоо хужирт ус, апогийн ус одоо юу гэдэг нь ваяжийн ус авах боломжийг л олгож байгаа. Энэ хоёр болохгүй байнгут 3 дахь 4 дахь усаа аваад явах сонголтын эрх энэ улсын эзэд нь байгаа байхгүй юу? Бид сайндаа биш. Сонгоод байна гэдэг бол та нар энийг аваад яваад гэсэн үг л болоод байгаа юм л да. Хоёрдугаарт юм байгаа. Одоо моргэж би зүгээр моргэж хэрэгээр жишээ аваад байгаа. Яг гэвэл хүний үндсэн хэрэглээ учраас моргжийг 2004 онд анх удаа ярьж эхэлсэн. Ерөөсөө энэ манай улсыг хөгжил төрөх зам бол энэ түрүүн бүр нэг асуултаа бас нийцэж байгаа. Яаж тэр дэлхийн зах зээл дээр зарагддаг ийм юмыг үйлдвэрлэхэл гэдэг задаач биш шүү дээ. Ийм юмыг төр үйлдвэрлэдэг юм байна л д. Ийм юмыг үйлдвэрлэж байгаа хүнд нь банк нь нормалны зээл өгөхийг л төр хариуцах гэдэг. Тэгээд дэлхийн зах зээл дээр гараад ингээд тэгээд одоо тэр 50-ны хагас дамжуулах үйлдвэрлэдэг компаниуд дотор төрийн компани байхгүй л дээ.
Японы, Sony энэ төр бүгд хувийн өмч шүү дээ. Тэгэхээр тэр хувийн өмчтэй компаниудаа улс нь яаж ямар нөхцөл бий болгож өгнө? Яг тэр хэмжээгээр л томордог. Бодлогоор дэмжих юм. Манай улсын компаниуд Орос Хятадын компаниас өндөр хүүтэй зөөл аваад байх юм бол угаасаа өрсөлдөх ойлголт нь алга болчихж байна. Тэгэхээр бид нар дэлхийн зах зээлийн хүүтэй зээл өгөөд тэгээд тэр хүмүүс тэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд гаргах төрийн хийх ажил байгаа байхгүй юу? Төр бол энэ бүтээгдэхүүнийг зохиоход оролцохгүй энэ бүтээгдэхүүн зохиод гарч байгаа тэр капиталыг боломжийн хүүтэй тэр хүнд олгуулах л үүрэг байгаа. Энэ үүргээ 20 жил бид нар биелүүлж чадаагүй. Яагаад? Монгол улс бол дампуурсан улс байсан. Монгол улсаас гардаг юм байхгүй. Одоо орлого олдог юм байхгүй. Эрдэнэтийн зэсээс өөр зарагддаг юм байхгүй л шүү. Түүхийн олуураас өөр. Одоо манад 3 дахь юм гарч ирж байгаа нүүрс. Ахаад Эрдэнэтийг 3-аар үржүүлсэн зэсийн үйлдвэр гарч ирж байгаа. Тэгэхээр энэ улс чинь нэг айл гэж бодох юм бол юмтай айл болж эхэлж байгаа. Энэ улсын газрын хэвлэлд юм байна. Тэрийг хөдөлж авдаг Хятад гэдэг улс байна. Дэлхийн 2 дахь эдийн засаг. Тэгэхээр энэ улсад бол итгэж болох юм байна. Энэ улсад нэг зээл өгчих юм бол буцаага төлчих юм байна. Моргжийн зах зээл бол энэ шүү дээ. Анх дахь зах зээл байна. Одоо бид дөрөв ажил хийдэг байх юм бол бид дөрөвт одоо 30 жилээр жилийн 6% мөнгө зээлж болж байгаа. Энэ бол анх дахь зах зээл. Энийг бол моргжийн компаниуд хийн. Дараагийн зах зээл нь яах вэ гэхээр бид дөрвийн мөнгийг нийлүүлээд одоо юу гэдэг хүн болгон 100 сая төгрөгийн байр авлаа гэж бодоход 400 сая төгрөгийн 2 дахь зах зээлийг хөрөнгө оруулагчид хөдөлж авна. Энэ дэлхий дээр юу вэ? Мөнгө байгаа. Мөнгө хаашаа орсох вэ гэхээр хаана сайн нөхцөл байна. Хаана энэ мөнгө алдчихгүй байх уу гэдэг газар л орсож байгаа. Манай улсын моргжийн хуулиуд гарцсан. Манай улс өөртөө одоо юу гэдгийг 200 мянган айлын орон сууцыг санхүүжүүлэх шаардлага байхгүй байна. Бид сайн хуулийн нөхцөл хийгээд өгчих юм бол бид дөрвийн моргжийн 400 сая зээлийг хэн нэгэн хөрөнгө оруулагч бирж дээр бүртгэлтэй компаниар дамжуулаад орж ирэл авчина. Тэр хүнд 30 жилийн турш 6% ашигтай ажиллахад хангалттай байгаа байхгүй. Тэгэхээр бид энэ нөхцөлийг бүрдүүлж өгөөд дээр нь энэ улсад итгэхгүй байсан итгэл бол гарч ирж байгаа. Улс уцаага даатгалж болж байгаа. Улс мөнгө гаргахгүйгээр. Чиний мөнгийг 30 жил 6% төлнө гэчээд тэр чинь сар болгон төлбөр хийж байгаа шүү дээ. Төлөхгүй байх юм бол би төлнө. Засгийн газар өөрөө баталгаа олж шүү дээ. Яагаад гэвэл надад оюутлогоо байна, таван толгой байна, цагаан суурга байна, Эрдэнэт байна, Монгол Орос байна. Өшөө ингээд бүгдийг нэрлээд энэ бүх юунуудаас орд газруудаас компаниудаас олж ирэх орлого одоо жилийн хэд байдаг 10 тэрбум доллар байна. Өнөөдөр байхгүй байна. Маргааш бол бий болно. Тийм учраас би чиний даатгалын одоо баталгааг нь өгч байна. Гэхдээ нөгөө хүн чинь 30 жил 6% зээлээ өгж байгаа юм л та. Одоо гэр хороолд байгаа бүх айлыг 30 жилээр 6% мөтэй мөнгөөр тэгтээ чи ажилтаа байх хэрэгтэй гэх юм бол бүгд байртаа болох боломжтой байгаа. Тэрээс тэр айлын хашааны газрыг хурааж аваад оронд нь байр барьж өгөөд тэгээ оруулна гэдэг бол зах зээлийн арга биш байгаа. Тэр хүн өөрөө зээлтэй болчих юм бол өөрөө байшингаа бариад эсвэл өөр газар худалдаж аваад газраа худалдаг ч юм ингээд өөрөө явчих боломж байгаа юм л та. Тэгээ энэ болгоныг яагаад 20 жилийн турш хийгээгүй гэхээр энэ баялагчин үнэгүй байлаа. Энэ улсын гаргадаг ямиг л хүн сонирхно шүү дээ. Гаргадаг юм нь өөрөө өндөр технологи, оюун ухаан шингэсэн бүтээгдэхүүн байж болно. Эсвэл түүхийн нүүрс байж болж байгаа. Тэр бол сонирн биш байгаа. Гаргадаг юм чи. Зарагддаг байх хэвээр мөнгө олдог байх хэвээр. Тэр боломж нь одоо хизээ бий болох гэдэг л асуудал одоо. Ер нь бол 8 оны сонгуулиар бий болцсон шүү дээ. Тэгээд хэрэгжүүлж чадахгүй байгаа. Одоо бол би бол миний зөв сэтгүүлчийн зүгээс харахад ер нь бол засгийн газар энэ төр засаг ер нь муу ажиллаж байна л гэж харагдах гэдэг юм л. Одоо энэ Улаанбаатар хот гэтэл яг л утаанд одоо гамшигын байдалд ерөнхийлөгч нь хүртэл өөрөө ингээ хүлэн зөвшөөрсөн мэт. Тэгэхэд бид нар үндсэн хуулиараа аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэж хэлдэг. Энэ одоо тэгээд бүр
үндсэн хуулийн бүр тэргуун заалтан ч юм одоо тэр алга болчихлоо. Тэгээ энэ хүндрэлээс гарц бол ердөө орон сууцчуулд мянган утаагүй зүг тавьж өгöd энэ асуудал арилгахгүй. А яаж орон сууцчуулах вэ гэхээр нэг хэсэг их хурлын гишүүд бол баахан байшин барих тухай өндөр намын байшин. Дэлхийн бүх улс орнуудын шийдсэн арга зам бол моргэж. Дэлхийн 2 дугаар дайнд дууссан Америкт хэдэн сая одоо буудаж хүн алхахаас өөр юм сураагүй цэрэг очсон. Тэгээ тэр цэргүүдийг яаж энгийн амьдралд нийцүүлэх вэ? Яаж ажилтаа болгох вэ? Өнөөдөр манад ажил байгаа шүү дээ. Цалин улс одоо олон юмнаас хамаарат ажлын байранд хүн олдохгүй шүү дээ. Тэгэхээр Америкийн дэрэм гэдэг юм бодж олсон байна. Америк мөрөөдөл байна. Америкт бол мөрөөдөл байх хэвээр. Чи бол ажилтаа байх хэвээр. Ажилтаа байх юм бол энэ чинь нөхцөл байгаа. Хамгийн ихний нөхцөл нь. Заавал тэр байшинг бүгдээрнийг худалдаж авахгүйгээр ажил хийх явцдаа шууд ажилтаа байх юм бол эхний өдөр байранд орж болно. Зээлэр машин авч болно. Америкийн дэрэм бол айгүй энгийн байхгүй. Чи байшинтай машинтай ажилтаа бай. Ингээл одоо чиний одоо мөрөөдөл бол энэ. Тэгэхээр тэр мөрөөдөлтөө чи 30 жилийн дараа хүрэхгүй. Манад бол мөрөөдөлтөө 30 жилийн дараа хүрч шít. 25 та хүүхэд ажилд ороод мөнгөө хурааж 55 таа байранд орж байгаа байхгүй. Бараг тэгж харагдаад байна. Тэгж харагдаад биш. Манай бодит байдал тэр байгаа. Тэгээд тэр хэдэн сая цэргүүд ажилд орсон байгаа. Ажил хийхин төлөө биш, байртай болохын төлөө. За муу хийх юм бол байрнаасаа хөөгдөн шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө хариуцлагын тогтолцоог бий болгож байна. Социализм үед одоо мянган хариуцлага янз бүрийн лооцсон байдаг байлаа шүү дээ. Туслыг хураавал тооны хэмнэн одоо юу гэдгийг будаага хаягдлаггүй хураай мурай тэр болгон бол буруу шүү дээ. Лооцсон байгаа. Механизм байхгүй. Лооцсон. Би бол лооцсон биш механизм ярьж. Гэр оролтын бүх айл зээлийн адилхан боломжтой байна. Зээлээрээ байшин барих нь тэр бол дараагийн ажил байгаа. Зүгээр л барилгын эрэлтийг нэмэгдүүлж байгаа. Нийлүүлэлт бол дараагийн ажил. Тэр бол барилгын компани байна. Ерөөсөө энэ хөгжсөн орнуудын түүх ганцхан юм хэлээд байгаа. Барилгын нийлүүлэлтэнд битээ оролцоо. Нийлүүлэлтэнд оролцохоор авилгал үүсээд тэр байшин гэдэг юм чинь дийлдэхгүй үнэтэй болдог. Эрэлтийн л нэмж өг. Эрэлтэн дотор тодорхой тоо заачих. 600 мянган төгрөгөөс дээш квадратын байшин авахгүй. 600 мянгаар чи байшингаа барих юм бол худалдаж авах 200 мянган айл байна. Энэ өөрөө моргожийн бодлого байхгүй. Моргожийнхаа бодлогын дотор энийг хийн штэ. Би тооцоо хийж үзсэн моргожийн калькулятор гэж байгаа юм л да. Тэрүүгээр 600 мянган төгрөгөөр зарагдж байгаа 40 квадрат байрыг одоогийн гэр хорооллын айл одоогийнхоо орлогоор авч болж байгаа. Одоогийн орлогоор сарын 200 мянган төгрөг төлөөд. Моргожийн дүрэн байгаа. Өрхийн орлогын 30 3.1-ээс хэтрэхгүй шүү гэдэг. Тэгэхээр 600 мянган орлоготой айл байртай 40 квадрат тоглох сууцанд орж болно л гэж. Барилгын зах зээл өөрөө энэ тоонд захирагддаг. Тэрнээс одоо барилгынхны дуртай байшингаа барих гэх юм бол 3 сая төгрөг үнэтэй байшин барина шүү дээ. Одоо ер нь тийм л байгаа юм шүү. Ер нь үнэтэй л байгаа. Улс бол энэ affordable housing буюу зөвхөн нийгмийн нийтийн хойно хаус тэр бол хэлбэрийн асуудал байгаа. Үндсэн моргож бол хариуцлагаас тэр үнэтэй моргож бол улсын ажил биш. Тэр бол зах зээлээр явж байгаа. Ердөө л эх 4 жилд ямар зорилт тавих вэ гэхээр ажил хийж байгаа айл болгоныг 40 квадрат цэвэр охростой дулаантай жорлонтой ийм байшинтай болгоно. Тэр нэг айлын байшин байна уу? Бөөрөөр нээсэн 5 хүн байна уу? Апартмент 16 давхар байна уу? Тэр бол сонирн биш байхгүй юу? 600 мянган төгрөгтэй ийм байшин 200 мянган айл худалдаж авах эрхтэй л болчлоо гэсэн. Тэгэхээр энэ барилгын компаниуд ч ажиллаад эхэлнэ. Нөгөө газрын мап, дид үтс мүцгээ олон асуудал байгаа. Тэгвэл тэр барилгынхан бол уучраа олно. 200 мянган айл байшин авъя гэж байж хахад ажиллахгүй ямар одоо
барилгын тэнэг захирал байх уу тий. Тэгээ ингээл гişүнэ бид бас нөө та битгий уурлаараа гэдэг тоглоом багасаа тоглосон шүү дээ биднээс үгүй шоо хаяад. Тэгээд явж байгаад ингээд унгацт одоо буцдаг. Тийм учраас бид тэр үеийн улсууд учраас би танаас дахиад нэг мас. Тэр та бол нэгдүгээр бол техникрат хүн бас анхны одоо манай Монел гэдэг одоо хамгийн дэвшилтэд одоо үйлдвэрт фирмд ажиллаж байсан юм хүн. Тийм учраас та одоо ингээд бас улс төрч хүний хувьд ч гэм үү хувийнхаа үнэхээр ямар бүтээгдэхүүнийг хийх вэ? Энэ баялаг дууссаны дараа бид юу хийдэг болцсон байвал дээрвэ гэдэг тийм дааны дээр ажиллаж үзв. Хөгтүүн дээр. Баялаг нэг 100 жилтэй байгаа. Баялагаа хажуу орсон шүү дээ. Хөл таны ярьдаг юм байна. Яг баялагт бол ерөөс уул уурхайд бол их хүсрэл 10,000 хүн ч юм уу 20,000 хүн ажиллаж байна. Та өөрөө нэг ярьдаг шүү дээ. Яг уул уурхайн бизнесийн онцлог байгаа. 1000 хүнээр хийх ажлыг ганц экскаватор ингэж хийдэг учраас тэнд бол ажлын байр гарахгүй. Ажлын байр хаана гарах вэ гэхээр анхдагч ирсэн үе. Хоол хүнс, орон байр. Энэ хоёртой байхын тулд ажилтай байх хэрэгтэй. Одоо ингээд нийгмийн хамгааллын дэд сайд нэмхүү ингээд байгаа байхгүй банк орон дээр 50,000 ажлын байр байна. 50,000 ажил хаагч байна. Энэ хоёр ажилдаа орж ирэхгүй. Энэний тавьж байгаа шаардлага энэ тарахгүй байна. Эсвэл эдгээр нь энэ өгч байгаа цалингийн голоод байна. Шалтгаан. Энэ 50,000 хүн бол одоо бодоход орон байргүй хүн байгаа. Одоо орон байр гэдгийг би яг одоо стандартын шаардлага хангасан байр хэлж байна шүү дээ. Нэг бол 500,000 төгрөгийн гэрт амьдардаг. Энэ улсууд цалин багтаач гэсэн энэ ажилд орох хэрэгтэй. Цалин яагаад бага байгаа юм гэхээр энэ компани үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн өөрөө өрсөлдөх чадваргүй учраас бага цалин өгөөд байна шүү дээ. Ер нь манайд одоо ингээм монополыг задлахгүй бол ерөөсөн өрсөлдөө явахгүй. Өрсөлдөөн бол одоо хөгжлийн хамгийн чухал одоо стимул тийм түлхэж өгч байна. Гэтэл манайх чинь ерөөсөн социализмын үед гурван үйлдвэр нэг л байсан ч гэдэг юм уу. Одоо цементийн үйлдвэр нэг байсан ч гэдэг юм уу. Одоо яг тэр бүтэц байгаа учраас тэрийг авсан улсууд монопол төлнө шүү дээ. Одоо бензин тарахч гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ монополыг задлахгүйгээр хүнд суртлыг одоо яахгүйгээр биднес барууны тухай бол ярих. Та өдрөө ил ер нь хөгжлийн үндэс бол соёл юм байна. Өрсөлдөө соёл бас нэгдүгээр соёл. Таны яриад байгаа одоо хүн болгон нормалны орчинд усанд ордог ийм байдалтай соёлын үндэс шүү. Тэр утгаараа. Тэгэхээр зэрэг энэ монополыг яаж задламаар байна? Монополыг задлахад өрсөлдөөний хууль хэрэгтэй. Өрсөлдөөний хууль хэрвээ хэрэгжижсэн бол саяын бензиний үнийн нэмэлт хийгдэхгүй байсан. Энэ буцаагаад миний хамгийн анх ярьсан өрүүл овлоо буюу хууль хэрэгжихдээ тулж байгаа. Хууль хичнээн зөв хууль байгаад тэр хууль ажилдгүй байхад хэн ч хэрэггүй. Яг нэг хөвхөлн дэмждэг юм гэхээр өрсөлдөөн хуульдах явцыг л алга болгож байгаа. Та нар өрсөлдөөн хуульдаад үнэ нэмсэн байх юм бол орлогыг чинь төлөөр торгоно. Зүгээр нэг 100-200 мянган төгрөгөөр биш. Тэгээ анх удаа 10 тэрбум төгрөгөөр торгох гэж шүү дээ. Тэр нь бас бага хэмжээтэй шүү. Тэгэхээр яг энэтэй холбоотой яг бензин шатгууны одоо яг л одоо бид нар өрсөлдөө явах уу үгүй юу гэдгийг шийдэж байгаа. Бүрнэгийн хэлдэг хуучин нэг нийх байсан. Одоо бол 20 компани ямар нэгэн байдлаар импорт хийдэг. Хуучин нэг нөгөө хувийн хвшлиг нэг зодддаг төрч эргээд тийм болж эхэлж байгаа юм шиг. Тэр юу ба. Хувийн хвшлиг маш их дөрмийн дагуу тавлах хэрэгтэй. Дөрм гэдэг бол та бид одоо бензин импортлогч байлаа гэхэд дөрвөлөө нийлж ягаад маргааш ихэд 300 төгрөгөөр нэмнэ гэж тохирч болохгүй. Энэ бол дэлхийд даяараа хууль ус үйлдэл байгаа. Бид дөрөв хоорондоо өрсөлдөх ёстой. Яаж өрсөлдөх вэ? Үнэ буулгаад хэрэглэгчээ олгохоор ер нь бол өрсөлдөөний хувьд жишээлбэл нэг бүтээгдэхүүнийг одоо 10 компани одоо ингээд тарааж байна гэж үзэл та одоо жишээл бензин шатгах. Өрсөлдөөний хуулийн чинь одоо үндсэн гол юм нь болохоор энэ 10 компани нэг үнээр тарааж болохгүй гэдэг тийм байж болох уу? Одоогийн хуулинд байхгүй байгаа. Ер нь тэгж байж л тэр монополчин задрах юм шүү. Нэг үнээр тараахгүй гэдэг хуультай улс байдаг юм билээ. Тэрийг бид сая бензин үнэмсний дараа олж мэдсэн л дээ. Бүх компани адилхан үнэтэй байж болохгүй. Тим хуваар зөрүүл гэж зааж өгдөг. Хэрэгээр.
Тэгэхээр одоо яг бензин шатгуун яг ард түмний өнөөдөр яг тулгамчин амьдралыг ярихад сая Батбаяр гишүүн хуулийн төсөл барьж байгаа. Та сонирхсан бол одоо улсаас 150 тэрбум татаас өгөөд тэгээд тэр үнийн зохицуулалт төр ямар нэгэн хэмжээгээр орохгүй бол энэ ч ерөөсө болох байлаа гэдэг. Би бол одоо эсрэг байгаа юм. Улсаас татаас өгөөд авах юм бол татварыг л өгөөд өгнө шүү дээ. Ялгаагүй л татварын цуглуулсан мөнгө жижиглэгийнх нь өндөр тэр 30% хичээлүүд тэн дээр нь татаас өгөөд тэрэн дээр нь төр ороод тэгэхгүй бол одоо 3 төрлийн татвар авдаг бензин дээр. Гайл, нөт, онцгой. Энэ 3 төрлийн татварыг авчуулна, авахгүй байж болохыг засгийн газар тэрхийг өгсөн. Уг нь бол татвар бол улсын хурлын онцгой үндсэн хуулийн дагуу. Бензиний үн нэмэгдээр та нар татвараа бууруулад колонк дээр байгаа бензиний үнийг тогтвортой байлгаарай гэж хэлээд. Тэр боломжуудыг нь шатгууны компанид олгож ирсэн байна. Ерөөсөө олгож ирсэн. Одоо тэр боломжуудаа дууссан. Одоо нэмэн өртгийн татварыг тэглэе гэж орж иж байгаа. Тэгэхээр би ягаад энэний эсрэг байна гэхээр энэ яг цахилгааны үнэтэй адилхан. Цахилгааны үн станцаасаа гардгаасаа хямдхан үнээр бид төлж байгаа. Одоо өртгөөсөн доогуур үнээр. Яагаад өртгөөсөн доогуур төлж байгаа? Энэ үн өндөр үнэ чинь төлж чадах чадвартай айл цөөхөн байна. Гэтэл би тэр цахилгааны өндөр үнийг төлөх боломжтой мөртлөө хөнгөлтөнд хамрагдаад байна шүү дээ. Тэгээд улсын төсөөс мөнгө аваад байгаа байхгүй цахилгаан үйлдвэрлэдэг компаниудад. Чи энэ мөнгийг төлж чадахгүй уг нь энэ хөнгөлт чинь чамд очих хэрэгтэй шүү дээ. Гэтэл чадвартай чадваргүй хүнийг ялахгүйгээр өгöd байгаа байхгүй. Сонин бол та бүхэн сонирхол ярилцчихсан. Ер нь бол ярилцлага бол тал нь асуулт, тал нь хариулт байдаг л да. Тэгээд тал нь сонсох, тал нь асуулт гэдэг юм ч тийм л. Тэгээд эфиртнийх ингэж ярилцдаг. Тэгээд төр завсарлаад эргээд одоо энэ эрхмийн тэр гол бодлого болгож тавьж байгаа хөгжлийн тухайн асууя. Би танаас өөр юм өчигдөр явуулсан арга хэмжээний тухай асуумар санагдчихэв. Ерөнхийдөө бол сая одоо хамтарсан засаг бодол одоо ингээд танаа нам хамтарсан засгаас гарлаа шүү дээ. Төр одоо улс төрчдийн бужигнуулсан тоос бол ард түмнийхээ одоо нөгөө нүдэнд янз бүрийн юм үсэргэж болохгүй гэж бид нар хүсдэг шүү дээ. Дээрээ хамглан гэл. За ингээд жоохон бужигналаа энэ тэрэ. За ялангуяа сонгуул болох гэж байгаа. Ерөнхийлөгч хэлжсэн шүү дээ. Одоо ерөнхийлөгч. Сонгуул санаж байгаа баярлалаа. Тэгээ сонгуул юу төгч जैन. Тэгтэл одоо та бол одоо барууны хүчний холбоог нэлээд том хэмжээний хурал хийлээ. Ардсан хүчний холбоогоо яг хаа аль эвтэйгэр л ярьчихлаа. Тэгээд албан ёсоор та шонхор гэдэг фракц одоо байгуул одоо зарласан биш. Ерөнхийдөө ингээд доторх бүтэц нам ч гэсэн бас нэг доторх олон жижиг фракцууд байгаа л бүтцүүд жижигрэл ах тусам одоо нөгөө үндсэн юм ганхаад идэг юм биш үү. Тэгээд бид нар ч нөгөө намаа бужигнуулахгүй төрөө бужигнуулахгүй гэдэг юмтайгаа шууд сөрөөл та ингээд фракц байгуулаа явж байгаа юм биш үү. Эний чинь танаа намын одоо бусад журмын нөхдөө чи ямар төвшөнд хүлээж авч байгаа вэ? Арчилсан нам өөрөө их том нам учраас их олон үзэл бодол оршихыг зөвшөөрöd байгаа. Бид нар одоо юу гэдэг ногоо нам шиг, эргэн зураг нам шиг жижиг нам биш байхгүй. Тэд нар бол жижигхэн зорилготой байгаа. Цөөхөлөж юм тийм ээ. Экологийг хамгаалах маш ойлгомжтой. Гэтэл манай дотор экологийг хамгаалагч байна. Татаас өгдөг хүмүүс ч байна. Засгийн газрыг баг болгодог барууныхан ч байна. Тэгэхээр бид энэ дотор арчилсан намын энэ том ансамбл дотор өөрийн дуу хоолойтой байхыг хүсэж тийм шийдвэр гаргасан. Дэлхийн дахинд шонхор гэдэг үг өөрөө дэлхийн дахинд ойлгогддог үг юм л да. Ер нь бол зүүнний чиглэлийн намуудыг ихэнхдээ тагтаа бол өөрөө их татаас матаас өгдөг бүх хүнийг сайхан амьдруулахыг хүсдэг. Тэр эдийн засаг мөсг яах вэ? Тэгээ болно одоо нийгмийн халамжийг нэмдэг ийм улсууд байна л да. Шонхор гэдэг нөгөө талд нь барууны намууд юу гэдэг гэхээр зөвхөн эдийн засаг хүчтэй байж энэ улс орныг авч явна.
чи ажил хийхгүй бол хинч биш. Чамд татаас юу халамж өгөхгүй. Үнэхээр ажиллах чадваргүй хүнд халамжийн тэтгэврэмт өгнө. Ийм хоёр ялгаатай бодлогыг энэ одоо судлаачид нэрлэхдээ энэ бол одоо шонхрын бодлого, энэ бол тагтааны бодлого гэдэг л дээ. Тэгээд арчилсан нам маань өөрөө манай дотор хүүхдийн мөнгө өгнө, халамжийг нэмэх ёстой гэж үздэг нэг хэсэг байна шүү дээ. Тэрнээс ялгархын тулд бид бол одоо шонхор, сокол, хок англиар бид бол илүү одоо баруун талын илүү одоо жишээ нь бол хамтарсан засагт байж болохгүй гэж үздэг. Яг гэвэл үндсэн хуулиар сонгуульд ялсан олон хостой ялагдсан сönх болох ёстой. Ийм хатуу байр суурин дээр байсан гишүүд өөрсдийгөө шонхор гэж нэрлэе гэж. Тэгээд энд нэгдэх хүмүүс бол чөлөөтэй. Одоогийн байдлаар 5 гишүүн. Энд тийм ээ. За ганц чимгийн асуултанд хариулаад дуусаад. Би одоохоо хоёр энэ яг ганц чимгийн асуултаас ойрлцоо. Энэ дагуулж 2012 онд одоо арчилсан нам, ардын нам хоёр чинь бол ерөнхийдөө улс орны 70%-ийг одоо авчаад байна шүү дээ. Нийгэм бол энэ хоёрт ерөнхийдөө хуваагдсан байна. За энэ хоёрт бол төлхөө санал өгч таа. Тэгээ хоёулаа 32 депутаттай болдог ч юм уу 35 мавтай болдог юм. Өөрөөр хэлбэл хүч дахиад хэмжижлээ. Айлч нам 39-ыг авахгүй бол хүссэн үсээгүй эвсэх заалт үндсэн хуулинд байгаа. Тэгэхээр та аль нэг нам яг тийм ард түмний захиалга гэхэд та эвсэх үү? Дахиад. Биш ээ. Наа чи ард түмний захиалга ус үндсэн хуулийн заалт байгаа. Үгүй ээ. Сонгуулийн дүнчин захиалга. Аль нэг нам 39 суудл авлаа. Энэ тохиолдолд би арай 39 хүрэхгүй тул 35 гэлээ. Аль нэг нам 39 суудл авлаа гэдэг бол дангаараа яваа гэсэн үг. Аль нэг нам 39-ыг авч чадахгүй болвол бүгдээрээ 38 болон түүнээс бага байх юм бол эвсэ гэсэн үг. Энэ бол үндсэн хуулийн заалт. Олонхгүй парламент болчихж байгаа. Тэгэхээр ахаад эн чинь нөгөө уруу ловлоо гарч иж байгаа. Бид үндсэн хууль захирагдахаас биш дураараа дөргөж болохгүй шүү дээ. Тэгээ ганц чимгийн юу байна? Ганц чимгийн асуултын бол ийм л дээ. Дундуур нь ороод жоохон өмөлчих. 8 оны сонгуулийн үр дүн бол хэцүү гарсан. 5 үнэ буудсан. Одоо буудсан эзэд нь олдчихжээ. Тэгээд ийм хүндрэл байсан учраас эвсэ гэдэг бол ахаад алдаа хийсэн. Одоо хэн хариуцлага хүлээх нь тодорхойг болчихж байгаа. Хамтраад 3 жил хагас явчихаар. Олон голсон Монгол ардын хувьсгалт нам тэр үе одоогийн ардын нам хариуцлага хүлээх юм уу? Олонхын урьснаар очиж засагт нь 3 жил хагас байсан арчилсан нам хүлээх юм уу? Ер нь хамтарч байх үеийнхээ хариуцлагыг хамтраад хүлээн. Тэр бол ойлгомжтой. Чаашид юм гаргуулахгүй байхын тулд үндсэн хууль бол маш ойлгомжтой томьёолсон байна. 39 хүн бол эвсэхгүй. 39 хүмүүс бол хүчээр эвсэ. Яг л хэн ч олон хөш байна гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ хуулиар дагна. Хуулиар дагдаг юм чи өөрөө 2008 онд алдагдсан. Одоо ус сэргэж байна. 1 сарын 6-наас эхлээд сэргэж байна. Чааштай ч гэсэн хуулиар зөрчихгүй байх ёстой. Ямар ч одоо коммунизм болвол зорилго нь аргаа зөвтгөн гэдэг өрөөтэй байлаа шүү дээ. Коммунизмын сайхан өрөөдийн төлөө тэр 30 мянган лам саад болоод байгаа зүгээр буудаад алд гэдэг ийм л өрөөтэй байлаа шүү дээ. Тийм үйл явдал болсон шүү дээ 37 онд манад. Гэтэл ариун үрээгээр одоо тэр хүснээр юу тааллаар ажиллая гэд хүснээр авдаг нийгэм бол утоп байсан л да. Тэгээ тэрийг ариун үрээ гэж нэрлээ. Тэрний төлөө 30-40 мянган ламаа буудаж алсан. Энэ бол харамсалтай юм. Тэрнтэй адилхан 5 үнэ буудаад алдсан. Одоо хамтрахаас өөр аргагүй боллоо. Үндсэн хуулиар зөрчөөд хамтрия гэдэг бол дахиад энэ коммунизмын бүтээгдэхүүнүүдийн үргэлжил яваад. Шууд тохиролцоо юм шиг өндөр харуул. Одоо бол ард түмэн хинээс нь хариулсан нэгтэй байрандаа ирчлээ. Одоо яг сөрөгчнийхээ байр энэ яа гэсэн. Гэхдээ нөгөө талаас нь бас яриа л да. Яагаад та бол хувь улс төрчийнхөө хувьд бол нэлээ юмд нэг л хатуутай хүн л дээ. Тийм нэг юмны үзрээс барьж авсан бол тэрийг нэг мартаж юм уу амархан тайвширч хайдаг хүн биш л дээ. Зүгээр нөгөө бас нэг нийгмийн нэг хэсэг бас залхдаг байхгүй юм. 7 сарын 1 гэдэг сэдвээс. Зүгээр энийг зүгээр хаагаад орхиж болдгоо юм.
Одоо ингээд Японд гэхэд одоо Фукушимагийн одоо тэр саяны тэр бүх юм тэнд юу болсон дэлбэрэлттэй уучлаарай нарийн юмны юусоо ард түмэндээ сүртэй мэдээлэл. Тэгэхээр бид нар дахиад нэг нэгийг алдаг ийм зэвсэг болгоод дахиад нэг л хатуутай нэг хаагдах хэвээр. Хизээ хаагдах гэж тэр 5 хүн бууцныг шийтгэсний дараа л хаагдана. Яагаад заавал тэр хүнийг шийтгэх гээд байгаа? Би тэр одоо цагдаа нарт муутаа шийтгэх гээд байгаа юм биш. 2010 12 оны 7 сарын 1-нд дахиад жагсаал болно. Хэрвээ бид энэ 5 хүнийг шийтгэхгүй бол дахиад 5 хүн буудана шүү дээ. Буудаж болдгийм байна гэж ойлгох байхгүй юу? Эрүүгийн хуулийн гол зорилго бол нийгэмд аюултай ийм гэмт хэргийг уучлдаггүй ийм л эрүүг хуультай шүү. Дэлхийд даяар тийм байгаа. Тэр нөө тушаал гүйцэтгэсэн хэдэн цагдаагийн албаагч хүлээгээр дуусчул яах вэ? Тушаал өгсөн үү үгүй юу гэдгийг ахаад судалж байна. Тэгэхээр энэ бол эрүүгийн гэмт. Дараагийн асуулт одоо надад бол нэг л асуулт байна. Зүгээр тэр нь бол яг ярилцлага арай амттай болох үүднээс асууж байгаа юм аа. Та бол одоо улс төрийн фигурийнхээ хувьд бол одоо бас байлдаа гэдэг би кавичкнд хэрэглэлээ шүү. Бас байлдаа нэг одоо өдөө чаддаг. Одоо ер нь бол тулалддаг бас байлддаг хүнэлтэй бас ийм юм бас татгалздаг. Та яагаад одоо ингэж жишээлбэл намын дарга болж чадахгүй байна вэ? Энэ одоо ингэж ийм таныг одоо уралдаанд явж байгаа тамирчин гэдэг утгаар би асуугаагүй шүү. Тэгтэл одоо улс төрийн хатуу зам туулаа явж байгаа юм. Намын дарга болохын тулд миний үйлчлэгийг хуваалцдаг хүмүүсийн тоо олон болох ёстой. Харамсалтай нь тэр кондицид хүрээгүй байна. Бид бол арчсан намын дотор хатуу хэсэг байгаа. Аль нэг нам 39 болох юм бол ямар ч эвсэл байхгүй гэж хэлдэг. Алтан уяг бол 39 болсон ч эвссэн ч яах вэ гэж ярьдаг. Тэгэхээр эн чинь өөрөө биднийг ялгаж өгöd байгаа. Эвснэрээ юм болов эвсээгүйгээс юм болов нийгэмд бас янз бүрийн байгаа. Эвсхийг дэмжлэх хэсэг байгаа. Тэрийг бол үгүйсэхгүй шүү дээ. Эвс хамтарсан засаг байгуулад бүх юм сайхан болно. Одоо улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдээд явна гэдэг маш өөдрөг сэтгэлтэйгээр орсон. Тэгээ 3 жил хагасын дараа дүнгээ гаргаж үтсэн 0 80% гэдэг байгаа шүү дээ. Мөрөг 30%-тай. Манай дүгнэлтээр 30%-тай байгаа юм л та. Тэгэхээр бол хамтарснараа сайн болдгоо юм байна. Харин ч хамтарснараа бид нар боломж алдсан юм шиг байна. Тэр оюутлогоо 5-7 гэрээг хурдан урагшлуулах тэр одоо шахаж ажиллах боломжоо алдсан байгаа. Үндсэндээ 5-7 бол хөдөлсөнгүй шүү дээ. Зорилго юу байсан хөр ядаж энэ хоёр ордоо явуулъя гэж хэлсэн. Тэгээд нэг нь явсан, нэг нь яваагүй. Тэгэхээр бид бол эрх баригч хүчнийг шахаж ажиллах хөшүүргээ алдсанараа Монгол улсад бол хохирол учруулсан байгаа. Байр байрантай байсан бол магадгүй 5-7 явчих байх. Хариуцлагыг бол бас хүлээгэл болох нь шүү дээ. Хариуцлагыг хүлээлтсэн. Яагаад гэвэл бид хамтарсан учраас. Хариуцлага тэгээд эх 2012-нд энэ сонгуулиар л гарах байх л та гэж бодож байна. Арц нам засгаас гарснаасаа хойш судалгаа хийж үзсэн нь ер нь одоо Монгол ардын намаас бол нэг хэдэн хувиар илүү явж ирсэн шүү дээ. Нөгөө намын тайлбарлаж байгаагаар бол эдгээр сая засгаас гарч хариуцлагаас зогцснараа одоо рейтинг нь бол бага хэмжээгээр буурсан гэдэг. Тэгэхээр та нарт яг ийм нарийн хамгийн сүүлдээсэн судалгааны дүн байхгүй байна. Би бол ингэж бодож байгаа. Ер нь бол хамтраад бүтээж чадаагүйд гутарсан сонгогчд байгаа. Энэ сонгогчд ардын намд илүү оноо өгөх нь юу л бол. Тийм учраас аль аль нь л унсан байх гэж бодож байгаа. Ер нь бол сонгуульд энэ дараа бол сонгуулийн дүнд сэтгэл одоо дундуур байдаг хүн байнг байдаг. Байсаарч ирсэн байхч болно. Үүнээс болоод ингээл байшин сав шатаагаал тэгэл хоорондоо одоо хүн амтлан ингэс чи инглээ би инглээ гэдэг нэг ийм юмгүй сонгуулийг хүлээгээд авдаг юм хизээрх болоо. Шинэ сонгуулийн хуульд би одоо хэдэн жилч ажилладаг марчаад байна. Тэгээ энэ хуулийг энэ хуучин сонгуулийн үед болж исэн алдаатай юмнаас салгах гэж оролдсон. Текстийн хувьд бол салсан байгаа. Яаж хэрэгжүүлэх вэ? Ахаа хуулийн байгууллагын ажил болж үлдэж байгаа. Бидний ажил биш. Мөнгө тарааж байгаа хүнийг шийдэхгүй бол мөнгө тараасаагаар бол гараад байна. Мөнгө тараасаар аваад гараад ирж байгаа бол хүмүүс годомжинд гарч ихсэх нь зүй эсний хэрэг болж байгаа. Тэгэхээр энэ сонгуул өөрөө хуулийн дагуу явах хэрэгтэй хамгийн ихний шаардлага.
мэдээж сонгуулийг наадмын бүх шиг ясчон хоёр хуваачаад үзүүр төрөнд үлдсэн хоёр бүхий нэг л ялна шүү дээ. Үзүүрт үлдсэн хүнд бол авраг гэдэг цол өгдөггүй шүү дээ. Тэгэхээр энэ наадмын бүх бол мажоритар сонгуул байгаа. Нэг л ялгчтай. Эсчоныг 51-40% ялгарсан гэж үзье л да. Эсчоны 51% нь аврагыг дэмжиж 49% нь үзүүлсэн хүнийг дэмжлээ гэж бодъё л да. Авраг нь ганцаараа очиж парламент сууж шүү дээ. Ганцаараа. Тэгэхээр авраг бол 49% төлөөлж чадахгүй байна. 49% бол үзүүлсэн бүхийг миний бүх гэж харж байна. 51% бол төрүүлсэн хүнийг миний бүх гэж харж байна. Тэгэхээр сонгуулийн мажоритар системийн угаасаа системийн гажиг нь энэ байгаа. Төлөөллийг хамгийн их гажуудуулдаг мажоритар. Төлөөллийг 100% сонгодог сонгуулийн систем байна. Энэ бол хүн биш, нам сонгодог. Нам сонгохоор яадаг гэхээр 51% нь арчилсан намыг дэмжиж гэнэ үү? Тэгвэл та нар 39 суудлаа. 49% нь ардын намыг дэмжиж гэнэ үү? Тэгвэл та нар одоо 37 суудлаа. Маш шударгаар хувааж байгаа. Ямар ч одоо 1% зөрүүгүйгээр 0.5% зөрүүгүйгээр бид 22 жил сонгуул явахдаа энэ Борсны сонгуулийг явуулаагүй. Бидэнд тийм одоо туршлага байхгүй. Уг нь бол энийг авмаар байгаа. Гэхдээ манай ард түмэн чинь гавааг сонгохын тулд ингэж барьж үзчихээ сонгодог байхгүй. За Ахтуу Амаатсан садны юу вэ? Аав нь юу вэ? Энэ хүү чи архиудаг үлээ. Энэ хүү чи нэрээ хэдэн жил засаг дарга айтайхан хийсэн. Гаваагаа сонгоно гэж хэлж сонгодог байхгүй. Хүний сонгуул байгаа. Тэгэхээр бид хүний сонгуул тэр хувь тэнцвэрсэн сонгуул хоёрыг хослуулсан хууль анх удаа гаргасан. Нөгөө 49% гомдолтой үлдээхгүй тулд 49% саналыг 76-гийнхаа 28 дээр тусгаж шин. 28 дотор нөгөө 49% чинь намаараа санал өгөөд тэрэнд тодорхой тооны хүн орохоор энэ парламент хизээч 72 4 гэдэг шиг тоо ахиж гарахгүй. Ягаад гэвэл нийгэмд байгаа энэ том намууд бол ядч 30% дэмжлэгтэй байгаа. Тэгэхээр бол ямар ч нам бүлэг байгуулах хэрэгтэй болно, бүлэг байгуулах хэрэгтэй болно гэдэг бол парламентыг ажилуулж болно, ажилуулахгүй ч байж болно. Одоо цөөнхөн ирэх ба шүү дээ. Ийм байж энэ нийгэм өөрөө доктортой болно. Тэгэхээр бид бол энэ удаагийн 76 гишүүн одоо хамгийн анх удаа өөрсдийнхөө 28-ыг сонгогдсон хууль гаргалаа шүү дээ. Одоогийн 76 гишүүний 28-д бол шанс байхгүй. Тойрог нь устгаа ичж байгаа юм чинь. Өөрангаа 4-тэй байсан бол 2-той болоод 2 нь тойрог болж байна. Болгон 2-той байсан бол 1 болж байна. Дундгой 2-той байсан бол 1. Завхан 3-той байсан бол 2 гэдэг. Ингээд цуглуулсаар аваад 28 гишүүн бол үндсэндээ тойроггүй. Тойроггүй болно гэдэг бол дахид сонгогдох магадлал төдий хэмжээгээр буурчин гэсэн. Тэгээ альч төрийн байгууллага энэ өөрийгөө сонгодог юм хизээч хийж байгаагүй. Тэгээ энэ 76 бол хийж чадж байгаа. Улс орны нийтлэг эрх байна. 7 сарын 1 шигэн болохгүй тулд тэр одоо нийт ойлны үлддэг хэсгийг нөгөө 49% чинь одоо миний сонгосон мажоритар гарсангүй. Тэгтээ намынхаа жагсаалтанд ороод гарцсан байж. Тэр парламент дотор сууж штэ гэж харах хэрэгтэй байхгүй. Тэгжээ тайвширна. Энэ мажоритар систем Англид ажиллаж байна, Америкт ажиллаж байна. Хэдэн зуун жилийн одоо арчлалын түүхтэй тоглоомын дөрвөн мэдсэн. 49% бол за энэ 4 жилд бид нар одоо Обаматай хэн өрслөөд л Маккейн өрсөлдсөн шүү. Маккейн бол авраг болж чадсангүй одоо яршиг бүгд юу арчилсан намыг ингээ ялуулаа явчих. 4 жилийн дараа дагаа нэхэндээ гээл үлдчихэж байгаа. Годомжинд гарч ихсаад хэдэн зуун жил явчихаар тэгээ сурчдаг юм байна л да. Гэтэл бид одоо 20 жил явсан наадмын ногоон дэвжин дээр аваргалдаг, үзүүлдэг хоёр бөхөөрөө сонгуулийг төсөөлсөөр байгаад яг одоо бүрнээ шиг асуултыг асуугаад байгаа. Одоо бол энээсээ зайлсхийгээд 3-2 гарна нь мажоритараа хуучин бидний мэддэг системээр явъя. Одоо 28 гишүүнийг намын жагсаалтаар сонгоё гэдэг ийм системээр орж байгаа. Тэгэхээр одоо ярилцах асуулт их байлаа. Ярилцсан цаг бас өндөрлөж байна тийм үү. Тэгэхээр ер нь бол цаашдаа олон чиглэлээр гишүүнтэй бас ярилцах тийм боломж нөхцөл гарнаа л гэж бодож байна. Тэгэхээр хамгийн сүүлчийн ганцхан асуулт танаас арчсан хүчний холбооноос мэдээлэл гаргасан нь бол
Тэгэхээр 90 оны шиг ийм хувьсгал хийнэ гэж энэ одоо эдийн засгийн хувьсгалнаар ирээд байна уу эсвэл шал өөр юм байна уу? Хувьсгал гэсэн үгээс мэдээлэл дээр би харсан. Тэмцэл гэж байгаа. Бас тэмцэл. Тэмцэл хийнэ. Тэмцэл хийнэ гэдэг бол бид 90 онд арчлалын сонгуулийн замаар солигддог арчлалыг сонгож авсан байна. Бүх шатны сонгуульдаа бид бол одоо үзнэ, тэмцэл хийнэ. Сонгуул бол өөрөө тэмцсэн шүү дээ. Түрүүн ганц чимэг байлдын тухай ярьсан шүү дээ. Сонгуул бол үндсэндээ байлдаа. Цэргүүттэй, командлагчтай, дөрөмтэй, ухрах юм бол буудтай, урагшаал явах хэвээр. Тэгээд одоо сонгуулийн өдөр дүнгээ тавилдаг ийм л дайн байлдаа шүү дээ. Бас урлагтай байх хэвээр. Сонгуульд бол нутагтаас нутагтай гэдэг шиг бодол бол тийм мэдээж тойрогтой дэвшин. Тэр манай одоо энэ студид фитнесийн урилгыг авч бэтгүүрийг хөндлөж ивж хэлэн далангүй сайхан ярилцаж тийм ээ маш олон сэдвээр хөгжлийн бодлогоос одоо сонгуулийн хууль хэлтэр ингээд ярилцлаа. Дараа бас манай студид ирж тоомчтой фитнес голцоо тоомчтой цуглуулж ярилцъя гэж тийм ээ ямар нэгэн чиглэлээр ярилцлагууд явна. Та ч гэсэн дахин ирж оролцсон гэдэгт найдаж байна. Студийн хаалга нэлээд.